Сайн мэцгаано та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Монголын хамгийн аюултай доогийн хэрнээ хамгийн хорлонтой даасны тухай ярихаар бэлтгэсэн билээ. Та юу гэж бодож байна? Энэ бол утаа юм уу? Үгүй ээ. Энэ бол бид өөрсдөө. Өнөөдөр энэ видео бол зүгээр нэг утааны тухай биш. Өнөөдөр би та нарт Монголын дайсаг хинбэ гэдэг асуултыг танаас асуухаар ирсэн юм. Та хүлээн авахд бэлэн үү? Монголчууд өнөөдөр бид утаанд дуртай юу? Эсвэл бид үнэхээр тэнэг үндэснэ үү? Эсвэл бид үнэхээр өөрчлөгдөх чадварыг өөрсдөө хуурсан үндэснэ үү? Энэ бол Монголын сүүлийн 25 жилийн жихэн бодит түүх юм. Үйлбэр утаандаа хордож угаартаж хөөгтэй уушгины өөрчлөлт жил бүрэх тусам нэмэгдэж өвөлд 2-3 дахин хадгалгаа нэмэгдэж байна. Хөөгтийн эмнэлгүүд аим тэмцэж буй бяцхан үрсэр дүүрэн. Гэхдээ таны хариулт юу вэ? Дархлаа муу байна. Хөөгтөн даарсан. Гэх мэт үгсээр өөрийгөө хуурч тайвшруулахаас өөр юу хийдэг вэ? Юу ч хийдэггүй. Харин давхар хөөгтэй утааны хажуугаар ант бидгээр хордуулна. Бид хөөгтийнхээ эрүүл мэндийн төлөө тэмцэхээс илүүтэй юу хийдэг вэ? Гэвэл онлайн орчинд их оронч дүр эсгэж бухимдаад кибордны ард баатарлаг ярьдаг. Харин бодит амьдрал дээр тэмцэхгүй, дуурахгүй, шаардлага тавихгүй, өөрчлөлт хийхийг хүсдэггүй. Тийм л ард том юм. Томчууд бид өнөөдөр хариуцлага хувьсрлахгүй, дуугүй, аимхаа хумсаа нуурсан мууршгал байна. Утаа нь монгол хүний жил бүрийн дасан зохицох ёс уламжлал болсон гэхэд хэлсдэггүй. Үйл бухимдана, хавар мартаад алга болно. Зун найрлна, намаргийн тухаарсан царай гаргана. Тэгээд өвөл дахиад л адилхан утаандаа зовно. Тэгтэл өмнөд Солонгос 1970-аад онд Сөүл Улаанбаатараас илүү утаатай байлаа. Гэхдээ тэд төлшиг 3 жилийн дотор бүрэн халсан. Нийтийн тэрээр 5 жил системтэй шинжилсэн. Хот төлөвлөлтөд шинээр хийсэн. Иргэдэн жигсаал хийдэг, дугуурдаг, шаардаж чаддаг, тэмцэж чаддаг учраас 10 жилд утаагаа өнгөрсөн түүх болгосон. Бид 25 жил бухимдаач юу ч өөрчилж чадсангүй. Мөн фальш улс 1990 онд задран унах шахсан. Утаа ядуур үйлдвэрлэлийн хорд утаа аимшигтай байсан. Харин иргэдэн кибордны ард баатар бол суулдгийг годомжиндаа гарч ирэхээ нэгсэн. Төрөө шахсан. Хариуцлага нэгсэн. Өнөөдөр фальш улс Европын хамгийн хурдан хөгжиж буй орн. Монголчууд яг тийм темпээр босож чадсан бол өнөөдөр утааг ярихаач болох байсан байхаа. Япон 1960-ад онд Токио хүн амын хит төвлөрөлтөөс болж утаагаа амьсгалж байсан. Гэтэл японочууд цахилга баттайгаар иргэд хувийн хөвшил нэгдэж жагсаж чадсан. Аливаа дор бүрнээ хариуцлага нэхэж чадсанаар асуудлыг 8 жилийн дотор шийдсэн. Харин Монголд 8 жил юу боллоо? Асуудал жил бүр улам дорцсоор л бид утаанд тассан хэвээрээ. Финланд өнөөдөр дэлхийн шидэг боловсралтай улс. Гэхдээ хөгжил нь ард түмний өөрчлөлтөөс эхэлсэн. Иргэд нь ямаан зан, мартах зан, сууж хараад байхын зан гаргаагүй. Тэд өөрсдийгөө өөрчилсөн. Монголчууд чиглэл улирлаар ухаантай улирлаар тэнэг байгаагүй. Монгол хүн үр хүүхдээ хамгийн эрхэм дээд гэж ярьдаг. Гэхдээ бодит амьдрал дээр хэн хүүхдийг хамгийн их хордуулж байна? Бид өөрсдөө. Үйлбэр утаанд амьсгалуулна. Ханиад хадгалгаа, багтраг хэвийн мэт хүлээн зөвшөөрнө. Эмнэлэг төвтүүлээд л мартна. Дараа нь утсан дээр гарч бусдыг зөвхөн манай хүүхэд дархлаа муу юм. Манай хүүхэд хитрхи нялх юм. Манай хүүхэд даарчглаа гэж ярьдаг. Үнэн дээр бол дархлааг нь муутгаж байгаа нь бид өөрсдөө. Яагаад монголчууд онлайн дээр тэмцэгч ачир дээрээ хулчгар үндэстэ. Бид жагсахгүй, шаардлага тавихгүй, нэгдэхгүй, дуурахгүй, айн, шантарн мартаж алга болно. Ийм ард түмэнтэй улс хаашаач хөгжихгүй. Гэтэл бусад улс яаж өөрчлөлт хийсэн бэ? Солонгос, Япон, Польш, Франц сая хүн жагсаад эрхээ хамгаалдаг. Төр шаардлага тавьдаг. Харин Монголд сая лайк дарж комент бичгээс өөрцгөө. Бидний амнаас өдөр бүр гардаг өгүүлбэр улс төрчид муу байна. Төр ажиллахаа хийхгүй байна. Авилга газар авсан гин. Тийм ээ, энэ бүхэн үнэхээр үнэн. Гэхдээ асуудал нь тэднийг хэн сонгосон юм? Бид сонгосон. Тэднийг дахин хэн сонгосон юм? Бид дахин сонгосон. 50,000 төгрөгийн төлөө ирээдүгөө зарсан хүн улс орноо хөгжүүлэх үү? Та бодоод үзтээ. Гадны орнууд мөн л авилгад идэгдэж байсан. Гэхдээ иргэд нь өөрчлөх гэж тэмцсэн. Солонгос ард түмэн тэмцэж авилгач ерөнхийлөгчигээ өгцөл шоронд нь хийдэг. Ромын ард иргэд тэмцэж авилгах сайдуудаар шоронд нь хийдэг. Харин Монголд авилгачийг сонгодог. Сонгогчход хараас суудаг. Дараа нь бас л тэднийгээ дэмждэг. Тэгснээр яагаад улс хөгжихгүй байна вэ гэж гайхдаг. Монголчууд бидний хөгжлийн гол саад бол улирлын ухаантай ард түмэн. Өвөл угаартаж ухаарна. Хавар утаагаа мартна. Уур хилэнгээ мартна. Зунжин найрлаж асуудлаа бүр мартна. Намар шаналж ярьдаг. Юу ч хийдэггүй. Өвөл дахин угаартаж өвдөж зовно. Энэ цикл Монголын хөгжлийн хамгийн том хор. Гадаадын улс орнууд ийм зан гаргасан бол өнөөдөр манай төвшөнд
таг гацах байсан. Гэвч тэд улирлын ухаантай байгаагүй. Тэд байнгын ухаантай, байнгын зоригтой байсан. Монгол улс өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ монгол хүн өөрчлөгдвөл боломжтой. Тэр бол нэг толгой. Ард түмэн бол бие. Толгой буруу ажиллаж байгаа бол биеийн тэмцэх ёстой бидтэй. Гэтэл Монголын ард түмэн дуугүй, аимхай, шантармхай, мартагч, амиа хичээгч, кибордны ард тэмцдэг. Ийм байхад утаа арилахгүй, эдийн засаг өсөхгүй, боловсрол сайжрахгүй, хүүхдийн ирээдүйн гэрэлтэхгүй. Эцэстэн дүгнээ хэлэхэд монголчууд тэнэгтэй биш, аимхайдаа хөгжилгүй байгаа юм. Монголчууд утаан дуртайдаа утаанд амьдарч байгаа юм биш. Монголчууд тэнэгдээ улс орн хөгжихгүй байгаа ч юм биш. Үнэн нь монголчууд өөрчлөлтөөс айдаг. Бид тэмцэхээс айдаг. Бид нэгдэхээс айдаг. Бид дуурхаас ч айдаг. Тиймээс бүхнийг хүлээмжшөөрөөд мартаж амьдардаг гэхэд болно. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Өвлийн утаа биднийг алахгүй. Бидний дуугүй байдал Монголыг л алж байна. Хүүхдийн ханиад хадгалгаа биш. Манай хайхрамжгүй байдал тэдний ирээдүйг хорлож байна. Авилгач улс төрч биш. Тэдний дахин сонгодог бид асуудал. Эцэст нь ганц асуулт үлдэнэ. Солонгос, Польш, Япон, Финланд өөрсдөө өөрчилж чадсан ард түмэн. Тэгвэл бид яагаад чаддгүй гэж бид тэднээс ухаан муутайдаа биш юм. Хамтаараа нэгдэж тогтолцоог өөрчлөх сэтгэлгүй дээ. Бидний энэ дутагдал нь төрийн эрх баригчдад том давуу тал олгодог учраас тэд энэ хүмүүс нэгдэхгүй. Тэд дуурч чадахгүй. Тэр монголчууд амин хувь хичээгч гэдгийг мэддэг учраас л тэд өнөөдрийг хүртэл биднийг ийм амьдралд амьдруулсаар л байгаа юм. Тэд өөрсдөө сайхан агаарт, сайхан газар амьдарч байна. Тэгтэл бид утаандаа хорцсоор 25 жилийг үтсэн байна. Цаашлаад ийм байдлаар бид амьдрал, ийм байдлаар явах юм бол 25 жилийн дараа утаандаа хэврээл байна. Бидний өр хүүхэд бидний ярьж ирсэн юмыг ярьсаар л. Тийм учраас өнөөдөр бид бүхэн эвлэлдэн нэгдэж нэгнийхэн төлөө дуурдаг, тэмцдэг, босдог амин хувай хичээгч байхаа болцгоё. Ингээд энэ хүү дугаар маань үгээр өндөрлж байна. Дугаар маань таалагдсан бол лайка дараад, саба дараад, тонхоо дараад өгөөрэй. Баярлалаа. Баяртай.